Бид бусчилсан хөгжил яриад баггүй хугацаа өнгөрч байна. Их олон жил бусчилсан хөгжлийг ярьж хагаад хамгийн сүүлд одоо 2024 оны сонгуулийн тогтолцоонд уйж бусчилсан. Гэхдээ өнөөдөр бид нэр энэ бусчилсан хөгжлийн асуудлыг зөвхөн сонгуулийн тойрогоор харж болохгүй юм. Хөгжлийн тойрог болгож харах цаг нь болсон байна. Хэрвээ бид нар бусчилсан хөгжлийн асуудлыг бодлогоор бусад одоо үйл ажиллагаа, хууль тогтоомж, эргэцэн орчноор нь уялдуулж авч явж чадах юм бол эдийн засгийн өсөлтөд тодорхой ахис дэвшил авчрах боломж бол бидэнд байна гэж харж байна. Тухайн бүсийн одоо асуудлыг ярихад аль нэг аймгийн сугалж аваад ярьцдаг байхаараа л энэ өөрөө үндсэн логик шинж чанарыг алдчихад байгаа юм л да. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Аливаа ашигт малтамлыг ашиглаж байгаа, олборлож байгаа, тэр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ компанийн үйл ажиллагааг орон нутгийн ард иргэд огт ойлгож дэмждэггүй, ойлгох боломж ч өнөөдөр байхгүй байна. Яг тэгэхээр орон нутгийн хөгжлийн сан өнөөдрийн байдлаар энэ ашигт малтамлын нууц ашигласны төлбөрийг бүгднийг авчирч одоо эндээс авж байгаа татвар хураамжуудыг нэгтгэж төвлөрүүлэнгүүтээ нэг энд гэсээр бодож гинэ гэд бүх орон нутагт адилхан байрлаж байгаа. Гэтэл хамгийн их одоо ашигт малтамлын төлбөр төлж байгаа газрын хэвлэлийн баялагаа ашиглуулж байгаа тухайн орон нутгийн иргэд өөрсдийнхөө амьдрах орчин нөхцөлд нөлөө үзүүлж гинэ гэж байгаа энэ газар нутагт тодорхой мөнгө ашиглах эрх хязгаар байдаггүй. Гэтэл хамгийн лобби сайтай улс төрчтэй аймагуд нь энэ орон нутгийн хөгжлийн цангаас харьцангуй илүү давуу тал гаргаад аваа явчихдаг. Тэгээ ийм байгаа нөхцөл төр уул уурхайн компаниудын тэр газрын тусч бай одоо ашигт малтмал газрын хэвлэлийн баялагийг ашиглаад явж байгаа компаниудын үйл ажиллагааг ард иргэд ойлгохгүй байна. Тухайн компаниуд бол өөрөө үүрэг хариуцлага биелүүлээд орон нутагт өгцүүлээ дамжуулаад өгчөж байгаа гэж бодтол тэрийг орон нутг нь юу гэж ойлгодог вөхөр манай улс төрч манай тойргоо сонгогдсон гишүүн одоо сайн ажилдаг учраас олж ирсэн мөнгө гэж ойлгодог шүү дээ одоо яг нэг үгүйнийг хэлэхэд. Тэм учраас энэ уул уурхайн салбараас газрын хэвлэлийн баялагийг ашиглаад олж байгаа салбараас орж ирж байгаа орон нутгийн өгөөжийг ард иргэдэд ойлгуулж нэмэгдүүлэхийн тулд тодорхой хуваар олгодог байх зохицуулт нь зүйтэй. Энэ зөвхөн газрын тосон дээр ч биш, бусад газрын хэвлэлийн баялагууд дээр хамт яригдах ёстой. Ашигт малтамлын тухайн хуулийн дээр яг энэ асуудал орж ирж байгаа үед энийг хамтд нь ярих нь зөв. Хамтд нь ярих нь зөв. Зарчмын нэг асуудал болгож авч явах ёстой гэж харж байгаа. Энэ хоёр асуудлын хуулийн уялдаа холбоог хангаж ер нь бид нар энэ үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан энэ өмчийн асуудал дээр нийтийн өмчийн асуудал дээр газрын хэвлэлийн баялагын асуудал дээр тодорхой бодлогын асуудлыг одоо барьж явах зайлшгүй шаардлага бий болж байна. Зарим одоо орон нутагт бол тухайн стратегийн ач холбогдолтой ордыг ашиглаад орон нутгийн өмчит компани байгаад байдаг. Зарим нь болохоор эндээс ямар ч үр өгөөж хүртэх боломжгүй шууд одоо бүх ашигыг хуу хамж авч явчаад орон нутагш нэг дөрвч өгдөггүй. Ийм ялгаатай зохицуулт байгаа нь өнөөдөр энэ үйл ойлголцол нь энэ салбарын асуудлыг, салбарын хөгжлийг гацаагаад байгаа юм. Уул уурхайн салбарын хөгжлийг. Тэм учраас энэ салбарыг зөв ойлгуулах, ард түмэн зөв ойлгуулах, энэ салбарын ажлыг бодлогоор дэмжих хамтдаа байх асуудал нь өөрөө энэ хувь өгөөж яаж очиж байгаагаас л хамаарна. Тэгэхээр ард иргэдтэй мэдээж эн чинь нийтийн өмч Монголын ард түмний бүх Монголын ард түмний өмч гэж байгаа бол эндээс үр өгөөж нь баялагын сангаараа дамжиж очиод харин тухайн орон нутаг уул уурхайн салбарыг газрын хэвлэлийн баялагийг ашиглах тэр салбарыг бодлогоор дэмжснийхээ хувьд тодорхой эрх мэдэл нь орон нутагт очдог байх ёстой гэдэг энэ зарчмын асуудал төр санал нэг байгаа учраас энэ хуулийн төслийг хэлц хэсгийн дэмжиж ашигт малтамлын хуулийнхаа бас тодорхой залтуудаа уялдуулад шаардлагатай бол одоо бараг дагсан хуулийн төвшөнд ч гэсэн авч үзэж явах нь зүйтэй гэж үзэж байна.